Хангаан бүсийн 3 аймагт Монгол Улсын хүн амын 8.3% байгаа. Гэтэл Монгол Улсын одоогоор нийт 13 сая шахуу малтай байгаад байна. За тэгээ хамгийн олон өхөр байна, хамгийн олон хонь байна, адуу байна, ямаа байна гэдэг ингээд үзэхэд тэмээнээс бус бүх чиглэлийн мал их байна гэдэг нь бол бид нар энэ хангаан бүст ер нь мал аж ахуйн бараа бүтээгдэхүүн тушгилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байна. Экспорт энд боломж байна гэж харж байна. Тийм учраас яг энэ махны чиглэлээ, сүүний чиглэлээ, арьс ширний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага нь байгаад байгаа. За одоогоор бол Өвөр хангаан аймаг бол бас бага хэмжээний бас хөгжүүлж байгаа ч гэсэн бүс нутгийн хэмжээнд бас үрж чадахгүй байгаа. Тэгэхээр энэ бол боломж байна гэж харж байгаа. Таны нөгөө асуусан цагаан эдэлтэй холбоотой энэ бид нар нийт Монгол улсын сүүс сайлны 50-аас илүү хувь нь бас л хангаан бүст ингээд байж байгаа. Тийм учраас сүүний хуурай сүүний үйлдвэрийг байгуулах хэрэгцээ шаардлага гарч байна. Цагаан эдэгээр бол мэдээж малчид уламж дараагаар бэлтгэж байгаа. Энэ нь бол инновац шингээх хэрэгцээ шаардлага бас байна гэж ингэж харж байгаа.